За сайн байцгаана уу. За өнөөдөр ээлжид нэг аялдаа гарах гээд гарч байна. За энэ удаа Хинтээ аймгийн Дадал сум руу зэрхгүй явж байна. За одоо Багнуут ороод ирсэн. Явж ийн өглөө 4 цаг үед гэрээсээ гараад ирэл явсаар бол Багнуут ороод ирсэн. За тэгээд Дадлын бүдээр очиж сонирхцгоё. Хамтаа байгаарай. Зөө дэлгэр хаан орж ирж байна. Сайхан засамжтай болцсон байна. За жаргалтаан үрээ жаргалтхаанаас урагшаа дэлгэр хаан хүртэл шин засмал зам тавьсан болохоор ерөөсөө нэг дэлгэр хаан руу очиод урагшаа нөгөө нэг гоо аршаан байдаг штэ орчонтой. Тэр аршаан руу орж нэг аршаа уучааг юу гэж утсан тааж хаалтай байсан л та. Гэхдээ ийшээ бол ерөөхдөө маш сайхан засмал зам тавьсан юм байна. Тэр төсмө одоо энэ Чингисийн энэ хөшөө байдаг энэ хүртэл ерөөсөө тэр чигтээ засмал тавьчих. Сайхан зам тавьсан юм байна. Энэ сайхан засмал замбад агаад гадаад болон дотоодын аялагч нар бол энэ дэлгэр хаан сумаар бол их л ирэхэр юм байна да. За энэ авч үзэх юм юу вэ гэхээр дэлгэр хаан сумд чинь авраг тус нур байгаа. 2 нур байгаа. Урагшаага 10 км яваад энэ Боржом гээд сайхан байглаас өөрөө ундарч гардаг нөгөө газтай аршаа маань байна. Бас хотоо дотор хэрэгтэнд их сайн гэдэг. Тэгээ энэ Чингисийн хөшөө байна. Хойдолд нь одоо энэ баригдаж байгаа барилга нь одоо яг юу болох ч байгааг мэдсэнгөө музей болоо юу юм бол бас их сонирхолтой том бүтээн байгуулалтуудыг хийж байгаа юм байна. За энэ бүтээн байгуулалтын энэ таалагч хэсэг тэрэгцэртэй иргэдэд зориулсан энэ замыг бол маш сайн шийдэж өгсөн байлээ. Энэ их гоё санагдсан. За энэ уртлынхаа энэ хэсэгтээ одоо дэлгэр хөшөө орох юм болоо да. Энэ автайгаа сайхан танилцчаад цаашаа гараад хөдлөө явж итэл ачаан дотор нэг юм дуурайд болдгоо. Буугаад ачаагаас шалгасан чи бүх юм зүгээр л үүдэг. Тэгээд доогуур нь харсан чи яа нөө 2 амортизатор маань хуурцсан байт юм да. Зя их маань гихрааны ичээ хэрэг өдөрлөө хөрхи. Юу болсон бэ гэхээр амчиман дэд сүрээр хоёул хуурсан байт. Нэг нь тайлаад авчлаа. Тэр оол бич уул одоо 8000 км явж байгаа. Машин штат. Яагаад шуурчтэй. Миний ачаа ихэд бол нэг 200 өсрээд 200 км ачаа. Ачаатай явдаг шүү дээ. Тэгээ манхуу өгчтэй юм байна. Ямар ч нэг тайлж авал хот руу буцхаас тэгээ энэ удаагийн аялал маань чиврэл өндөрлөлөө дөө. За бүгдээр шинэхэн өглөөний мэнд хүргэе. Өчтөр орой би нэг 7-8 цаг үед гэртээ рүүдээ. Яг хажуу тавь явахгүй бол энэ нөгөө амортизаторгүй авантсатрын аваа ийцсэн болохоор ном дээр явж байгаа. Тэгэхээр нөгөө замын нөгөө засмал зам эсний засмал зам дээр явж байгаа сэвэнүүд байдаг та. Тэр сэвэнүүд дээр буухтаа номоо оолчихгүй гэж айгаад ерөөдөө бол жоох айжхан яваад ирлээ. Тэгээд өнөөдөр болохоор би энэний яагаад энэ уул нь best оффроуд амортизатор л гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ яахаараа тэгээд одоо хуурдээ. Тэрний шалтгааныг бүгдээр олж мэдцгээе. Ганц хоёр газараар орё. Тэгээ мөн бас энийг зарсан газар дээр очиж уулзъя гэж бодож байна. Тэгэхээр нэгдүгürt нэг ийм асуудал гарч ичээ. Яагаад энэ амортизаторыг би сонгосон юм бэ те?
За нэгдүгээр энэ чинь болохоор австралчууд маш их хэрэглэдэг австрал брэнд. За энгийн амортизаторыг бодох юм бол гүйцэтгэлийн хувьд бол энэ бол маш сайн гэж би дотроо үзсэн баггүй. За жишээ нь энгийн амортизаторууд оффроуд зам дээр гаргахлаар ажиллагаанд энэ ингээл байнгын ажиллагаанд орохлоор энэ чинь дотроо халалт үүснэ. Тэгээд халалт үүснээсээ болоод энгийн амортизаторд үүргээ гүйцэтгэж чаддгүй. Энэ оффроуд зориулсан иймэрхүү амортизаторууд болохоор оффроуд зам дээр гаргахлаар халалт үүсээд халсан халалтаа дааж үргэлжлүүлэн доктортой ажиллаж чадах чадамжтай гэдэг үднэс би энэ амортизаторыг ууланд сонгосон юм. Мөн бас эн чинь 5 см өндөр болгож байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг энэ машин чинь өөрөө стокер болохоор 70 см усанд орох чадвартай гэж байгаа. Тэгэхэд би энийг нэмээ тавихад 75 см ч юм уу болно гэж дүгнээд тэгээд энэ амортизаторыг сонгосон. Мөн бас энэ чинь 70 серие пикап машин учраас ачаач нь хүн таацтай явна. Хүн таацтай явахдаа оффроуд замаар явхад энэ ачаалыг даах чадвартай гэж бодсны үдсэн дээрээс энэ амортизаторыг уулан би сонгож авсан. Тэгээ яагаад тугруу бүгд энэ шалтгааныг олцгоё. Тэгээ бичлэгтэй хамт байгаарай. Энэ амортизаторыг авсан газар болох энэ Яармагт байдаг докторийн хажуудах AR бид нар ирсэн хүмүүстэй нь уулзлаа. Энэ амортизатор чинь өөрөө бас баталгаат хугацаатай байд юм байна. Тэгээ тэрнийхээ хүрээнд надад шинэ амортизатор тавьж өглөө. За ямарсан шинэ амортизатор тавьж авлаа. Шинийг дахиад шинийг тавьж авлаа.